За сайн бацхан өргөмөнд сонсогчдоо та бүхэнд манай өнөөдрийн дугаарыг сонсож аваад баярлалаа. За тэгээд та бүхний дээр комментээр дэмжиж байгаа дэмжлэгүүдээс бид маш их урам авч цаашдаа тогтмол одоо бас подкаст хийхэд ихтэйм болж байгаа шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. За өнөөдрийн сэдэв бол маш сонирхолтой сэдэв. Таны айл хэдийн магадгүй гадралдаг байсан зүйл. Бидний ингээд хэлж яриад байгаа сонгоод байгаа үгүүд хэдий хүчтэй биш үгүүд байсан ч гэсэн, эрс үгүүд биш байсан ч гэсэн бидний сэтгэлгээнд нөлөөлж идэг. За жишээ нь linguistic relativity гэж онол байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хэл зүйн харьцангуй хамаарлын онол гэж байна. За Стэнфордын их сургуулийн профессор байсан Лена Бродисky гэдэг одоо 50 жилийн төгч оныг судлаач эмэгтэй байдаг. За тэр хүний хийсэн маш сонирхолтой дуршилтууд одоо энийг нотолдог л доо. За жишээ нь мань хүн өөрөө бас одоо тийм олон хэлний одоо боловсрал эзэмшсэн маш олон хэлээр ярьдаг хүн байдаг. Тэгэд ийм судалгаа хийсэн байна. Герман хэлэнд гүүрийг эмхтэй хүүстэй гэж ойлгодог. Испани хэлэнд гүүрийг одоо эрхтэй хүүстэй гэж ойлгодог. За тэгвэл одоо энэ нь тэр хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлж гинөө гэдгийг судалсан байна. За герман хүмүүс нэрнгээсээ гүүрийг тодорхойлохдоо хамгийн их хэрэгэлдэг үг нь эмхтэй гэж итгэдэг учраас эрхэмсэг, үдсэглэнтэй, эмзэг гэдэг үгүүдийг хамгийн хэлдэг гэж. Испани хүмүүс болохоор одоо бат бөх хүчтэй, том, тэгээ урт гэсэн ийм үгүүдийг илүү ашиглаж исэн гэж. За би анхын судалгааг бол уншаад маш сонирхолтой санагдчихсэн. Тэгээд тухайд Google дээр хайгаад үзсэн чинь одоо герман гүүр гэдэг англиар хайх юм бол эсвэл яг германаар одоо гүүр гэдэг үгийг одоо Google-ээс хайх юм бол нэрнгээсээ л одоо яг тийм одоо эмхтэлэгтэй ийм одоо ийм гоо зүйтэй тэг ингээд айгүй ийм нумарсан тэг одоо ийм нарийнхан тийм гүүрүүд айгүйх байт юм билээ. Тэгээ яг бүгд тийм биш байсан. Ганц нэг бүдүүн гүүр бол харагдчихлээ. Гэхдээ ихэнх нь тийм одоо нарийнхан байт юм бил. Тэгээд испанаар яг эсэргээр нь испани гүүр гээд эсвэл испанаар гүүр гээд хайх юм бол одоо тийм цаанаа тийм юм хатуу тий тоосгон одоо юм байшин шиг гадартай тий ийм цаанаа юм бат бөхтэй яг ганц нэг бас нарийнхан гүүрүүд харагдчихлээ. Тэг ийм шийдлүүд айгүй харагдчихсан. За тэгэхээр эндээс бид нэр юу ойлгож болох вэ гэхээр яг зүгээр эцсийн тэр одоо нөгөө шийдэл бол магадгүй ганцхан архитектурын оюун санаанаас гадна цаг уурын байдал те одоо тэр тухайн бүс нутгийн одоо гүүр барих материал за түүхтэй дайн за тэр инженерийн одоо шийдэл гэх мэт ийм олон зүйлээс хамаарат гарч ирж байгаа л да. Гэхдээ тэр гүүрийг тодорхойлж байгаа одоо тэр хүмүүсийн сэтгэлгээг харахад бол ерөөсөө л энэ хүүсээр одоо хэлж байгаа маань энэ бидний ярианд утга өгч исэн гэсэн үг. Тэгэхээр бид нэр одоо хэлээд байгаа үг маань бидний мэддэхгүйгээр бидний сэтгэлгээнд нөлөөлж идэг байж магадгүй. Ер нь бол маш магадлал өндөртэй гэсэн үг. За одоо жишээ нь герман хүмүүс гүүрл гэж хэлээд байгаа. Гүүр гэдэг бол гүүр гэдэг утгатай гэж бодоод байсан чинь гүүр гэдэг эмхтэлэг гүүр гэдэг тийм утга агуулдаг байсан болж таарч байгаа байхгүй. Испани хүмүүсийн хувьд эрэгтэй гүүр гэж хэлээд байгаа гэж утсан чинь эрэгтэйлэг гүүр гэж хэлээд байгаа болж таарч байгаа. Тэгэхээр бидний амьдралдаа нөгөө ямар үг хэл сонгож ярих вэ гэдэг чинь ингээд цаашид нөлөөлж идэг. За жишээ нь цаашаа жоохон гүнзгийрүүлэх юм бол одоо энэ нөгөө хэл зүйн харьцангуй хамаарлын онол дотор одоо бас нөгөө таны дотоод хэл яриа өөртөөгөө ярьдаг хэл яриа нөлөөлнө гэж байгаа. Тэгэхээр нөгөө өөртөөгөө ярьдаг яриа чинь сөрөг яриа гэж байдаг, эерэг яриа гэж байдаг. За тэнгуү сөрөг яриа өөртөө ярьдаг юм бол мэдээж ойлгомжтой те дефетизм те өөрийгөө байнга доошоо хийн өөрийгөө ингээд гацаагаад унгаач идэг энэ бол тодорхой энэ бол угаасаа хинч одоо мэддэг зүйл. Өөрийнхөө талаар эргээр ярьдаг яриа 2016 онд хийгдсэн судалгаагаар тархинд шагнал авч байгаатай адилхан нөлөөлж идэг гэж. Тэгэхээр бидний энэ яриад байгаа зүйл нэг яриа нь тухайн үед мэдэгддэггүй боловч таны энэ яриад байгаа зүйл давтагдаад хэдэн сар жилээр үржигдээд те хэдэн мянган удаа давтагдаад ирэхээр таны сэтгэл зүйд нөлөөлөхгүй байх боломжгүй. Тэгэхээр энэ зүйлүүдээ бид нэр анхаарал болгоомжтой байж анхаарах хэрэгтэй. Нэрэл яг сөрөг юм яриад байгаа байдаг хүмүүс, юмны алдаа болж хараад идэг тийм хүмүүс, асуудал болж хараад идэг хүмүүс, хэдийгээр хүн чанартай, хэдийгээр ёс зүйтэй хүн байсан ч гэсэн бас ингээд юм эхлүүлж чадахгүй дандаа ингээд гацж идэг те. Ингээд өөрийгөө гацаагаад идэг. Харин ингээд нэг юм өөдрөг хүмүүс тэгээ магадгүй жоохон гинэн чим шиг юм руу дайрж ороод тэгээд бас ингээд үдчихэд байгаа ийм талтай байдаг. За Гранд Картон гэдээ бас нэг одоо хүн байдаг. Би хэрэг зөв санаж бол Гранд Картон хаа.
За тэр бол нэлээд маргаантай хүн л дээ одоо төлөө өөрчлөлгийн зарим нь аюул лаглгийн. За тэр хүний ярианд дундаас нэг юм надад аюул сонирхолтой санагдсан нь бизнест ер нь тэнэг хүмүүс аюул их амжилт болдог гэж. Ягаад тэгэхээр ухаантай хүмүүс аюул их юм бодоод ингээд тэгж жагаад өөрөө гацаад юу ч хөвөлддөг тэнэг хүмүүс амжилттай байдаг гэж. За энэ бол надад нэлээд таалагдсан. За энийг өнөөдрийн сэдвүүдэд уялдуулаад би одоо өөрийнхөө мэрэгжлийн зүгээс ингээд нэмээд залруулад ярих юм бол яг нөгөө бодол дотроо сөрөг юм ярьдаг хүмүүс амжилтгүй байгаад байгаа байхгүй юу. Өөрийгөө гацаагаад байдаг. Тэгээ амьдралыг харах өнцг нь аз жаргалгүй болгоод байдаг. Тэгэхээр нөгөө айгүй юм шаардлагагүйгээр юм уулгамж байгаа л те ингээл юм сөрөг юмыг олж хараал яриад байдаг байх тусам герман хүмүүстэй гүүрийг эмгтээлэг гэдэг өөрсдийн мэдгүйгээр мэдэрсэн шиг та амьдралыг айгүй сөрөг гэд мэдэрсэн байх магадлалтай гэсэн үг байхгүй юу. Тэгмээ зарим хүмүүс яагаад те ингээл хүнтэй ярахтаа ч ингээл гоё аясаараа яриад зарим хүмүүс яагаад ингэж те бие барайл сандарч төгдрээл те ийм зүйлүүд болоод байгаа. Тэ тэр хүмүүсийн дотоод яриатай айгүй холбоотой байдаг. Тэгэхээр бид нөгөө дотооддоо нэгэн ийм кодтой байвал энийг засаж аз улахад сайн зүйл нь засаж залруулж болно. Тэгэхээр хүн өөрийнхөө тархийг програмчлах хэд хэдэн аргуудын нэг нь хэл яриа байдаг. Тэгэхээр та үгээрээ өөрийгөө би тайван, би амгалан байна, би чадна гэх мэт энэ яриануудыг ингээд хийж их тусам анхандаа та өөртөө зөвхөн худлаа яриад байгаа санагдаж магадгүй. Өөртөө айгүй тэнэг санагдаж магадгүй. Гэхдээ таны нөгөө сөрөг яриа чинь бас давхар ажиллаад байгаа. Та ингээд эерэг яриагаа үгүйсгээл дээ энэ ямар тэнэг юм бэ? Болдог болов гэж хооронд сөрөг яриа чинь өдөр тутам ажиллаад байгаа. Тэгэхээр энэний эсрэг та эерэг яриаг угаасаа л нутагшуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэд өмнө нөгөө подкастын ярьсны дагуу ганцхан та өөрийнхөө сэтгэл зүй биш. Цаашид хүүхдүүд үр удмынхаа сэтгэл зүйд ч нөлөөлөх боломжтой байдаг. Ийм учраас ярьж байгаа зүйлүүдээ аюул сайн сонгож болгоомжтой ярих хэрэгтэй гэсэн. Ер нь жоохон өөртөө чинь ингээд ярьсныхаа дараа таагүй санагддаг юмудаа хасаад авах хэрэгтэй. За ингээл нэг жоохон магадгүй хормон хотны жок ярьчаад дараа нь танд ингээ өөртөө нэг жоохон за би юу гэж би нэг ажил дээрээ маадууд гэж маазарчаад дараа нь ингээл өөртөө нэг жоохон үл хөндлөгдсөн мэдрэмж өөрөөсөө тийм мэдрэмж авах юм бол за энэ надад зөрөөр нөлөөлж шүү. За цаашид би ийм одоо тий жок хийхгүй шүү тий ажлынхантайгаа ийм жок ярих надад зохисгүй байна. Би энэ чинь миний ихнэр байхгүй ихнэртэйгээ би яриаггүй байна. Тэгээ ажлынхаа өөр хүмүүсийн ихнэр өөр хүмүүсийн нөхөртэй ийм ярих надад тохиромжгүй байна. Гэт ингээд энийгээ болиулаад явах тусам таны өөрийн хүндлэл, өөрийн үнэлэмж чинь өсөд идэг гэсэн үг. За хүний дархин нөгөө автомат ийм одоо систем гэж байдаг. За энэ бол автомат мэдрэлийн систем гэж байдаг. Энэ автомат мэдрэлийн тогтолцоо хоёр горимтой. Нэг нь бол одоо тулал эсвэл зүхт, нэг нь бол одоо тэ rest and digest буюу одоо амраад хоолой боловсруул гэдэг. За өдрийн ихэнх цагийг бол амраад хоолой боловсруулж өнгөрнө. Хүний одоо биеийн одоо энэ одоо функцүүд хэвээр ажилдаг. За харин аюул тохиолдлоо гэж үзэх үед бол хүн стрессийн одоо горим руу шилжээд хоол боловсруулалт зогсдог. Ийм учраас нөгөө одоо айгүй их тийм сандарсан, санаа зовсон, шаналсан үед хоол хоолоод авах болчдөг. За ингээд үргэлжлүүлээд одоо стрессийн горимд давсаг ажиллахаа болдог. Давсаг бол шууд амарчдаг. За дархлааны систем ажиллахаагүй болчихдог. За ийм учраас бид нөгөө стрессийн горим таагүй үг хэлэх айгүй их юм одоо стресстэй юм сонсох нь урт хугацаанд бид нарыг стрестэнд байлгаад одоо байгалийн одоо цаанаас өгөгдсөн богино хугацаанд шийдэгдэх ёстой зүйл нь урт хугацаанд үргэлжлээл гэдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө стресстэй хүмүүс илүү одоо амархан хөшрөөд байгаа гэж хүмүүсийн ажиглаад байгаа ч юм бол зөв. За тэгэхээр байглаасаа бол угаасаа л стресс орж ирнэ. Тэр болгоныг бид нэр үгүйсгээл байнга ингээл дандаа аз жаргалтай сайн сайхан юм дээр төвлөрөх гэдэг боломжгүй л дээ. Угаасаа л бүх юм дээр чадхаараа төвлөрж яхад сөрөг юм асуудал шийдвэрлэх шаардлагатай зүйл орж ирнэ. Та асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй, асуудлыг хаяглаж ярих хэрэгтэй, шийдвэрлэх хэрэгтэй ийм зүйлүүд. Тэгэхээр огт сөрөг юм байхгүй болгоно гэдэг угаасаа боломжгүй. Тэгэхээр аль болох өөрийнхөө амьдралыг таатай зүйлүүдээр орлуулах юм бол эрүүл мэндийн талаасаа ч сайн байна гэсэн үг. За энэ тал дээр бол нэг эртний грекийн одоо анхны сэтгэл зүйн туршилт гэж одоо хэлэгддэг. Тэгээ орчин үеийн туршилтуудтай харьцуулахад тийм баримтжуулсан видео их боломжгүйс хойш одоо яг тийм баримтжуулсан юм байхгүй. Бараг домог яриач гэж магадгүй л дээ. Гэхдээ бол энэ аюу сайн. Зөв би яг дэрэг бол гэхдээ жинхэнэ гэж итгэдэг. За энэ туршилт яасан бэ гэхээр хон чон хоёрыг хамт уйсан хооронд нь хүрэлцэхээргүй уяатаагаар зэрэгцүүлээд царайг нь харалцуулаад. За тэгэхэд хон чонд нэг ч удаа тэр хонд хүрээгүй байхад хон хэдхэн хоногийн дараа үхсэн. За энэ саний нөгөө парасимпатетик, симпатетик тогтолцоотой холбоотой гэсэн үг. Хон хитрхи удаан одоо аюулыг мэдэрч аюул байгаа гэдэг ийм горимд шилжснээсээ болоод биед нь стрессинг гормонууд одоо
тогтмол ялгараад за дархлааны систем унтраад за тэгээд нөгөө хоол боловсруулах үйл ажиллагаа гэх мэт эдгээр зүйлүүд нь ажиллагаагүй төр зөр нөө тий аюул тулгарч байгаа учраас илүү хурдтай зогтох хүчтэй тулдах руу би ингээд хамаг энерги төвлөрүүлээд бусад нөгөө саний функцүүд унтарчдаг баг. Тэгэхээр хитрхи удаан нөгөө ийм стрессийн горинд байснаас болоод үхсэн байж магадгүй. Тэгээд энэ түүх нь одоо хэдийгээр бодит диск нь эргэлзээтэй ч гэсэн энэ яг одоо саний энэ одоо fight flight reflex-ийн одоо энэ горимтой бол одоо авцалддаг гэсэн үг. За тэгэхээр бидний амьдралд бас мөн адил одоо аюул тулгархаар бид нар шийднэ. Аюул гэхээр заавалчгүй чон бааваа гарч ирэхийг аюул гэж байгаа юм биш. Алуурчин гарч ирэхийг аюул гэж байгаа юм биш. Хүүхэд цаад өрөөнд байж илаа тий нэг юм унчих шиг дугарлаа. Энэ үед шууд одоо fight flight одоо тий горим ажиллаж эхэлдэг. За юм одоо аягалж илаа. Аягалж байгаа юм чинь халиад асгарчлаа. Тэр үед одоо тий багахан ч гэсэн шууд энэ горим ажиллаж эхэлж яадаг. Тэгэхээр энэ одоо тийм том одоо хол байж идэг зүйл биш. Тэгэхээр хүн ерөөсөө энэ хоёр горимын аль нэг рүү шилжиж идэг. Нэг бол хоолой боловсруулаад тайван байж гин, нэг бол хоол боловсруулж зогсоод стрессдэж гин. За стресс гэдэг нь зөвхөн бухимдал гэсэн үг биш шүү дээ. Одоо халуун наранд явж байгаа одоо сайн зүйлүүд чинь бүгд одоо стресс байхгүй юу. Тэгэхээр энэ стрессүүд хитрхи удаан хугацаанд үргэлжлэх нь бидний сэтгэл зүйд хортой байдаг. За тэгвэл бодъё л да үзэж харж байгаа юм чинь орчин чинь дандаа ингээл стресстэй ингээл хэрүүл уралтай орчинд байдаг бол энэ стресс ихсээд байх нь тэг яг сүүлдээ бол desensitization буюу дасчдаг. Одоо та нар анзаарсан бол одоо тэр нөгөө аялагч мөх цэлмэг ахын влог дээр бас ярьж байсан. Хүмүүс ингээд дайн болоод удацсан газар ингээд тоохоо болцсон байт юм байна дөө гэд. Хоёрдугаар дайны дараа бас яг тийм үзэгдэл болсон. Анх нөгөө германчуудын Англиг бөмбөгдөх үед одоо тэр үед амар одоо сандрал болж исэн хүмүүс одоо өөм суугаал тэ нүүз суугаал хоёр дахь бөмбөгдөлтөөс эхлээд хүмүүс ерөөсө тоохоо болцсон гэж байгаа юм. Тэ одоо яг тэр нөгөө desensitization тэ угаасаа л ингээл юм зүйл болж л байдаг гэд ингээд айха болцсон. За тэгэхээр стрессийн орчинд байхаар хүн тэрэндээ дасдаг. Энэ нөрөө яагаад вэ гэхээр бөмбөгдөхийг л айгаалах юм бол тэр хүмүүс ер нь үхэх учраас байглаас одоо тэр бурхныг бүтээж өгсөн юм хамгаалтын систем байхгүй тий. Одоо тэрнтэй ингэ дасан зогцох. За тэгвэл бид нар амьдралын хэм маяг маань өөрөө хэр стресстэй байгаа гэдгээс бас хамаарна. За тэгэхээр магадгүй бид нэр аимшиг кино үздэг, алуурчтай кино үздэг байлаа гэж бодъё. Тэрнтэй өөрөө дасаад тэрийг тоохо болцсон бол тэр хүн нөлөөлөхгүй. Харин тэрийг үзснээс хойш ингээ айгаад гудамжинд явхад ингээд тий айс хүнд аргал хөдлөн гэж монголчууд хэлдэг. Сэтгэл зүйн бас ийм судалгаа байдаг. Түгшүүр өндөртэй байгаа хүмүүст байгалийн зураг харахад могой, аалз ч юм уу ийм аюулуудыг илүү тодороо ингэж тусгаж хардаг. Бусад хүмүүс илүү бүхэлдгээр харж яхад байгаль байна гэж яхад түгшүүр өндөртэй хүмүүс могойг нь аалзыг илүү хараад байдаг. Тэгэхээр нөгөө би бас энийг мэднэ л дээ. Би нөгөө Lama Arts гэдэг YouTube-ийн нэг тийм horror story ярьдаг түүхийг аюуг сонсдог байсан. Тэгээд яг тийм үед ингээ нөгөө comedy тараал оройгоор ингээд гэрлүүг алхаж явхад тэгээ энэ тентхийн хүүхдийн тоглоомын хөшөө ч юм уу тэгээ иймэрхнээс аягүй цочдөг тэр хитэгтэй гинт харанхугаас юм гараад ирэх юм шиг санагддаг. Харин нөгөө тиймэрхүү зүйл дээр төвлөрөхөө болоод тэгээ ажил амьдралтай ердийн ингээд хэвийн амьдрал дээр төвлөрж байгаа үед орой үдштэй бүр ингээд сайхан цэвэр агаар амьсгалаад тэгээ сайхан баг юм амьсгалж алхаж байгаа тэгээ юм бодож ирэх зүйлч тэгээ юм гоёор өнгөрөөдөг. Тэгэхээр бидний нөгөө бодол санаа юун дээр төвлөрж байгаа вэ гэдэг чинь бидний энэ сэтгэл зүйн горимд нөлөөлж идэг. За үзэж харж байгаа зүйл, сонсож байгаа зүйл амьдралын орчин нөлөөлдөг юм бол ярьж байгаа зүйл яаж нөлөөлөх вэ гэдгийг бодъё. Маш тэгээ сонсоход бол тэгээ зөвхөн чих оролцож байгаа. Та тэрийг ярихад таны мотор функц буюу хөдөлгөөрийн функцүүд ажиллаад танаас ингээд булчин ширхэмсүүд эрүүний тэг хэлний булчин ширхэмсүүд ажиллаад танаас энэ үйлдэл гарч байгаа. Тэгээд нэмээд чихэнд чинь сонсогдож байгаа. Тэгэхээр бидний хэлж ярьж байгаа үг аюул чухал байдаг. Тэгэхээр шаардлагагүй орчинд стресссэн сөрөг утгатай үгнүүдийг ярихын оронд түрүүний 16 оны судалгаатай адилхан эерэг зүйлүүдийг ярьж их нь бидний сэтгэл зүйд аюул сайн байдаг. За ганц сэтгэл зүй гэхгүй харилцааны бүх зүйлүүдэд таалагдана. Одоо тий нөлөөлж идэг. Жишээ нь бодоод үзье л да. Та хоёр хүний нэгийг ажилд сонгон шалгаруулах ёстой байлаа. За нэг нь та тэр хоёрыг туршиж үзнэ. За тэнгууд нэг нь болохоор танад сар цалинтай ажиллахдаа одоо тий асуудал бэрхшээл гарч ирэнгүүт л ингээл халаглал яасан юм бэ гэж үгээ хэлээд идэг тий нэг тийм хүн. За нөгөөх нь болохоор аягүй сэргэлэнтэй бас цалинтай ингээд дадлагчж байгаа тий ажиллаж байгаа. За тэгээд асуудал гараад ирэхэд тий ингээд асуудлын шийдлийг хайгаад идэг. Тэгээ ингээд шийдлийг олцдог ийм хүн байлаа.
Тэгэх юм бол хэнийг сонгох нь мэдээч. Одоо тий мэдээж тэр юм урагшлуулдаг хүн юм тий. Нөгөө стрессээ цацдаг хүнийг биш. Тэгэхээр нөгөө харилцаанд ч гэсэн энэ зүйл нөлөөлөл ганц ажил гэлтгүй гэр бүлдээ бүх найз нөхдийн бүх харилцаанд тий ингээл байнга ингээд сөрөг юм яриад байдаг хүнтэй ингээд хамт гоё тухтай найзуудаараа суухад ч гэсэн ингээл жоохон унгаагаал идэх тий. Тэгэхээр нөгөө амьдралд угаасаа л стресс зүйлүүд байгаагаас хойш шаардлагагүйгээр нэмэх нь өөрөө биднэрт хортой байдаг байна. Тэгэхээр хүн болгоны дотор ийм хэл яриа байгаа. Та одоо тэ сайн дээр нөгөө сөрөг юм ярьдаг хүний жишээ нь бэжиж магадгүй. Бидний дотор бүгдэнд нь тийм яриа байдаг. Тэгэхээр аль болох эдгээр зүйлүүд дээр ингээд багасгах тусам хүмүүс ч гэсэн таны эргэн тойронд байхад аюу таатай болдог гэсэн үг. За манай Монголд баг бол одоо тий дэлхийд гайхалтай явж байгаа. Үнэхээр одоо үндэстэн одоо улс үндэстнийхээ аюу тийм хайртай тийм хүмүүс болж чадсан. Ийм гайхалтай зүйлийг хийж байгаа. За энэ одоо тий нэвтрүүлгүүдийг тайлбарладаг, дамжуулдаг K гэж хүн байгаа. За энэ хүн бол яг энэний сайн жишээ. Яагаад өөр дамжуулагчид дамжуулахаар тий тий K ахаар дамжуулмаар ингээд хүмүүс комент бичээд байгаа тий. Яагаад тий энэ хүнийг нэхэд байгаа. Энэ хүн өөрөө маш мэрэгжлийн байж чаддаг. Анзаарах юм бол ерөөсөө яг бидний өнөөдрийн яриад байгаа шиг ийм сөрөг үг хэл яриа баг ашигладаг. За ингээд эмоцудаа ингээд тий бохомдлуудаа ингээд цацдаг. Тэгээд өөрийн багийг дэмжиж байгаа нь тодорхой. Гэсэн хэрнээ өрөөлийн багийг одоо ингээд доош нь хийдэггүй. Айгуу гоё юм дундыг барингаа чүд өөрийнхөө багийг ингээд хайрлж дэмжиж байгаа. Өрсөлдөгч багуудаа бас айгуу хүндэтгэлтэйгээр ярьдаг. Ийм байгаа учраас нөгөө харахад ч гэсэн хүн ингээд мэдрэхэд ингээд тэр К яхаар яриулъя гэж байгаа хүн. За энэ хүний ингээд ярьж байгаа үг хэлний яриа нь сонголт нь ийм байгаа учраас тэр хүнийг гихгүй байгаа байхгүй. Зүгээр л мэдрэгддэг. Тэгэхээр энийг сэтгэл зүйг судалсан байна уу, судлаагүй байна уу хүн ялгаагүй хүний энэ нөгөө хэл яриг мэдэрч идэг гэсэн үг. Тэгэхээр тайван сандралгүй хит их бас ингээд нөгөө олууг нь уршаад өөрийгөө хитрхи тайлбарлаад эсвэл өөрийгөө хитрхи уучлалт гуйдаг хүмүүс бас автоматар одоо даалт ухамсарын төвшөнд босоод ярилцагч хүмүүстэй энэ хүн өөртөө ихтгэлгүй байна гэдэг ийм мэдрэмжийг өгч идэг. Тэгэхээр бидний хэл яриа өөртөөгөө яаж ярьж байгаа, хүмүүстэй яаж ярьж байгаа нь айгүй чухал. Тоглоомор ч гэсэн тэ нэг юм яоцгүй жок хийх нь айгүй сөрөг байдаг болж таарж байгаа. За мэдээж одоо нэг хараалын үг гэдэг ч юм уу тэ ингээл хормотны гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд бол ойлгомжтой. Тэнгүүд гимгүү юм шиг харахад гимгүү юм шиг энэ зүйлүүд, энэ жокууд ч гэсэн биднийг бас ингээд байгаагаас мань хамаагүй доогуур хүн юм шиг мэдрүүлж идэг өөрсөнд маань. Тэгэд яагаад тэгтээ яг та ингээд тэрийг ярьчаад дараа нь ингээд танд өөрт чинь зүгээр байгаа бол окей гэсэн үг байна. Тийм яриад араас нь ингээд өөрт чинь нэг юм би нэг л шалахгүй юм яриад энэ гэж юм шиг нэг ийм мэдрэмж. Жишээ нь одоо ингээд нэг юм хүм муулж байгаа ярианд оролцохоор дараа нь ингээд нэг юм өөрөө нэг тийм гой хүн шиг мэдрэгддэг шүү дээ. Яагаад тэр хүн болгон багасаа л ерөнхийлөгч болно, эмч болон цагдаа болон сайн сайхан хүн болно гэж бодож өссөн. Тэгсэн нэг мэдсэн чинь хүн муулдаг хүмүүс энийг болцсон байж байгаа. Тэгэхээр ингээд сууж хахаар хүн өөртөө ингээд таагүй мэдрэмж аваад байдаг. Тэгэхээр энэ хэл яриагаа аль болох сайн зүйл рүү цэгцлэх тусам бидэнд сайнаар нөлөөлж идэг. Есүсийн сургаал байдаг. Ам руу ч орсон зүйл хоолунд чамайг бузралдаг. Аясаараа ингээд жамаараа гарчдаг. Харин амнаас ч гарч байгаа зүйл зүрхээр чинь дамжаад чамайг гарахтаа чамайг бузралж идэг. Тэгэхээр бидний нөгөө ингээд хүмүүсийг үзий ядаж хорсож байгаа ч юм уу те энэ зүйлүүд яг үндэ хүмүүс рүү чиглэснээс илүү өөрсөндөө бас нөлөөлж идэг. Манай монгол хүмүүс бас энийг анзаарсан. Монгол хүмүүсийн дотор те одоо мэрэгэн ухааны өгүүд их байна. Бас ийм мухар сүсгийн өгүүд ч бас их байна. За энэ мэрэгэн ухааны өгүүд дотроос болвол амны бэлгээс аштын бэлэг гэдэг үг бол маш оновчтой үг. Яг өнөөдрийн бидний яриад байгаа энэ зүйлийг бас хэлсэн байж байгаа. Тэгэхээр хэдийгээр яг нөгөө хүүхдээ зүнхээ газар тавьж болохгүй, ингэж болохгүй, өнөөдөр их нээвэл маргааш үл тэг ингээл нөгөө ийм бас мухар сүсгийн шинжтэй ингэж өөрсдийгөө ингэж айлгадаг те гадаадд очсон хүн ингээд айгүй эрхчлөө мэдэрдэг гэж аахгүй. Монголд өссөн хүүхд гадаадд очоод тэг зүнхээ газар тавьж болох юм байна. Тэг өнөөдөр ингээд айгүй хинээж чанаж болох юм байна. Тэ одоо мах идэхтэй те ямар нэгэн ёс уламжлалт авахгүйгээр идсэн ч ямар нэгэн муу юм болно гэж байдгүй юм байна те. Эсвэл өөрийнхөө хүүхдийг заавал ингээд хөөрхөн гэж хөөрдмөрсөн ч муухай гэж хэлэхгүй байлаа гэд хүүхд маань муу юм тохиолддог юм байна. Гэх мэт юм нөгөө юмнаас чөлөөлөгддөг. Харин манай монголчууд болохоор яг бид нар яг үндэстнийхээ хэмжээнд ийм айцтай байгаад байна л да. Гэхдээ энийг би бас буруутгахгүй. Яг тэгэхээр цагуураас хамаарат манай монголын хүн амын тоо цөөхөн байдаг.
Яг тэгэхээр хатуу ширүүн эрс төр суурь амьсгалтайгаас болоод хүүхэд эндэх магадлал их байсан. Ийм учраас болоод бид нөгөө хүүхдээ хөөрхөн байхыг тэ муухай гэж хэлмээр эрэгтэй хүүхд төрөхөр эмэгтэй гэж хүүсийн төөрүүлэн гэдэг ч юм уу те өвчин зовлон тоохооргүй байхын тулд эцэг их нь өөрөө тоохгүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу нэг ийм айдсуудын зан үйлүүд айгүйх байдаг. Тэгэд юу шудраг бос вэ гэхээр дэлхийн бусад ямар ч орны хүмүүс ийм юм мөрдөхгүйгээр хүүхэд нь эндхээ хөрвөл угаасаа л бидний хэл ярианаас үл хамааран энд нь эндхгүйгээ хөрвөл бидний хэл ярианаас хүрээд одоо үл хамааран тэр хүүхэд сайн сайхан эрүүл сарвал боожж өснө. Тэгэхээр ганцхан монгол хүмүүс л ийм их нөгөө сэтгэлийн ийм баригдмал юмдаа ингэж зовж те ийм их зан үйл үлдэх хэрэгтэй байдаг. Айгүй хэцүү те ингээд хүүхдээ алдчихвэ гэдэг. Тэгэхэд энийг буруутгахгүй гэдэг шалтгаан нь хүүхэд гэдэг чинь угаасаа амар нандин. Тэг хүн тэр хүүхдээ алдахгүй тулд ингээд за тэр ёсын одоо үйлдэй гэж байгаа юм шиг л тэр одоо нөгөө тэг буруу ингэртэй дээлгээл нөгөө бавгийн лавг сүрэнгаа нэг шүлэг байдаг шүү дээ. Тэрэн шигтэй ингээл нөгөө хүүсийн төөрүүлээл гээл өвчин тоохгүй байх гал ийм зүйлүүдийг хийдэг. Тэгээд тэрийг буруутгах аргагүй. Одоо цагт бол харин бид нэр энэ сэтгэлгээний хүлээсээс чөлөөлөх хэрэгтэй гэж бодож байна. Угаасаа л тийм зүйл хүүхд эндэх ч юм уу тэр зүйл бол амар зүйл. Тэгэхээр яг энэ бол мэдээж хүний сонголт те та өөрөө тэр зүйлийг дахаа болчвол хүүхд эндэж магадгүй гэж бодож байгаа бол бити те тэр зүйлээ хийдгээрээ одоо хийж байгаа чинь хинч хориглох ёсгүй. Харин та энийг өөрөө ингэж за нэр гадаад хүүхдүүд яагаад тэгвэл тэгээ хүүхдэд муухай гэж дуудсны төлөө тэгээ эндчдэггүй юм. Тэгээ ганцхан яагаад монгол хүмүүс тийм ба. Тэгэхээр энэ зүйлээс ингэж өөрийгөө чөлөөлж болно. Тэгэхээр үг хэл маань бас ингэж бидний тэгээ энэ айдсаас үүдсэн энэ зүйлүүд дээр хүртэл ингэ бидний мэддэхгүй явж байдаг. Тэгэхээр монгол хүмүүсийн одоо мэрэгэн ухааны зүйлс байгаа ч гэсэн яг хаанаас үүдэлтэйг мэддэхгүй. Яг нэг юм ухар сүсхийн айдсын тэгээ нэг юмыг аргалах гэсэн бас нэг ийм зүйлүүд бас байдаг. Энийг бол би мэрэгэн ухаан гэж бол хэлж чадахгүй. Яг тэр амны бэлгээс ашигтын бэлэг гэдэг ч юм уу те монгол хүмүүсийн ямар гайхалтай мэдсэн зүйлүүд байд юм бэ гэмээр зүйлүүд зөндөө байгаа. За тэгэхээр одоо тэгээд нөгөө одоо шинжлэх ухаан, анагаах ухаан те ертөнцид байгаа энэ хүн төрөлхтний мэдлэг тэгээ өмнөх түүхэнд байгаагүй цаг үе одоо байгаагүйгээр үржиж байна. Одоо жишээ нь Google хайлт одоо дэлхийд бий болсноос хойш тэгээ дэлхийн ингээд одоо түүх бичигдэж эхэлсэн сүүлийн нэг 4-5 мянган жилийн одоо тэг хүн төрөлхтний бичигдсэн түүхээс эхлээд 2000-ад оны он гараад интернет одоо Google хайлт эхэлснээс хойш нэг өдөрт интернет рүү орж байгаа тэр мэдээлэл тэр 2000 жилийн түүхээс 4000 жилийн түүхээс их байдаг гэж байгаа байхгүй. Нэг өдрийн л мэдээлэл интернет рүү орж байгаа дата. За өмнө нь бол тэр 4000 жилийн турш зөвхөн чухал зүйлүүд ордог байсан бол одоо тэгээ маш олон төрлийн чухал бустай одоо бидний ингээ ярьж байгаа подкастууд хүртэл та нарын бичиж байгаа комментүүд хүртэл те зарим хүмүүсийн зүгээр юм амттан идээд үзэж байгаа бичлэг хүртэл ийм их дата орж байгаа. Тэгэхээр нөгөө бидний амьдарч байгаа цаг үе бол яг энэ нөгөө бодлын энэ хүлээсээс чөлөөлөгдөд бол бэлэн болсон цаг үе байна. Хэлж яриад байгаа үг маань нөлөөлдөг гэдгийг ингээд та аяга угаангаа те машина барингаа ажилдаа явангаа хичээлээ хийнгээ гэрээ цэвэрлэнгээ ингээд сонсчиж болдог. Тэ цайндаа оронгоо сонсчиж болдог. Ажил дээрээ сунгаа сонсчиж болдог. Ийм цаг үе ирсэн байна. Тэгэхээр нөгөө бид нэр дахиад хэлэхэд нөгөө үр хойчохоо өмнө хариуцлагатай. Та хэдийгээр нэг хүнтэй суугаад 2 хүн боловч тэгээ магадгүй 200 жилийн дараа та хэдэн мянган хүн болцсон байх байхгүй таны үр удам үржээд. Тэгэхээр тэр үр удамдаа юу өвлүүлэх юм гэдэг дээр бас энэ асуулт таны үг хэлнээс хамаарч байгаа гэсэн үг. Тэгэхээр ээж аавын үг хэл хүүхдтэй мэддэхгүйгээр өвлөгдөж идэг хэдийгээр хүүхд дургүй байсан ч гэсэн нэг мэдгээд ээж аав шиг үг хэлтэй болцсон байж идэг. Тэгэхээр энэ зүйлүүдийг тэгээд сайнаар өвлүүлэхийн тулд та одоо тэг амархан зүгээр хэлдэг үгүүдээ хүчээр өөрчилж болж байна. За өөрчлөхийн тулд бол амархан дахиад давталт гэдэг чинь айгүй чухал. Хамгийн гол зарчим бол ерөөсөө л энгийн үгээр хэлэх юм бол алдаагаа ойлгох тэгээд давтан сайжруулах. За cognitive behavioral therapy гэж яадаг мөн чанарыг энгийнээр хэлэх юм бол ийм л энгийн зүйл байна. За тэгэхээр та бүхэн маань хэрвээ энэ дөр өөрчлөхийг хүсвэл багаар өөрчлөөд сайжруулад явж болно. Хэрвээ өөрчлөхийг хүсэхгүй бол би одоо ямар төр засаг социалисттэй нэг намын бодлоготой болсон одоо суртал ухуулагч байгаа биш. Тэгээ хэнийг ч хоригдж чадахгүй. Зарим хүмүүс усж байгаа инээдтэй комент бичсэн байлээ дээ. Миний ингээ үзэл бодлыг тэг ингээ хаалаа боолоо гэ би одоо хэнийг хаахад тэг
Тэгэхээр би бас адилхан нэг хүн одоо өөрийнхөө мэдээллийг түгэж ийн гэсэн үг. Тэгэхээр тэгээд энэ хүртэл сонсож байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд комментээр дэмжиж байгаа хүмүүстээ дахин баярлалаа гэж хэлмээр байна. Одоо нэрнгээсээ л хүн гэдэг чинь нийгмийн амьд юм да. Хүмүүст хэрэгтэй байгаа гэдэг фидбэкийг аваад тэгээд ажил их уран болвол маш хүчтэй орж идэг. Та бүхэндээ баярлалаа. Дараа чинь дугааруудыг бас сонсож байгаарай. Тэгээд цаашид юу сонсомоор байна, ямар зүйлүүд одоо контентэд баймаар байна гэдгийг бас санаануудаа хэлээрэй. Зөвхөн подкастэнд баригдалгүй бас илүү задгаа чөлөөтэй зүйлүүд байж болно. Q&A гэдэг те дугаарууд хийж болно. Асуулт хариултын дугаарууд бас бүгдээр хийж болно. Та бүхэн бас асуулт хариултуудаа бас Бадрал Отгонбаяр гэсэн Instagram, Facebook, Бадрал 567 гэсэн Gmail-ээр эсвэл комментээр үлдээж болно. За тэгээ бүгдээрээ тэр зүйлүүдээр илүү сонирхолтой хийцгээе. Тэгээ гудамжинд бас хүмүүстэй ярилцсан ч болно. Ер нь яг цаашдаа энэ контентууд дээр яг тэг хүмүүсийг ойлгох, тэг бид нар өөрсдөө ойлгох, сайжруулах дээр юу л байж болох энэ тэр болгоныг хиймээр байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.